байж байгаа ихтэй гоё амттай найдаа дээ. Усохгүй болохгүй маа. No. Энэ бол найл. Энэ бол бүр найл. За сайн байцгаана уу? Дараагийн бичлэгээр уулзах таатай байна. Тэгээд ойрд бичлэг хийгээгүй. Тийм. Тэгээд саяжхан бахан аялж явж байгаад ирээд тэгээд бичлэг хийж амжаагүй жагаад одоо л дөнгөж хийх гэж байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээр юу хийж байгааг хэрвээ штэ. Дүүрэн хатаасан махнууд дүүр цаасны энэ одоо бүхрийн мах юм шиг байна. Сэмээр халуун ногоотой юу чаа зөндөө нэ заяа. За эхнийхээ идэх юмар болохоор шууд энийг идчихэж бодлоо. Энэ болохоор загас юм шиг байна. Ой чи бүр ийм юм биш дотроо нэгэр ийм тусдаа ууттай юм байна. Яа задлах вэ? Задарчлаа шууд. Эй ёо. Энд чинь хатаасан биш баг нойтнор байна шүү дээ. Надад сэлбэдэг байдгүй яах вэ? За яах вэ хамаагүй шууд. Жижигхэн загасах шиг байна. Ой жаам халуун ногоотой байна. Амт нь бол гоё заяа. Гэхдээ амар халуун ногоотой юм. Миний бүр хоолой шатлаа. Энд дэвштэй 5 хоног гэж бодож байна. Дараачих нь болохоор штэ юм. Энэ хатаасан бүхрийн мах юм шиг байна. Дахиад ийм тусдаа савлцаа ууттай байт юм байна. Бас нэг бодлын гоё юм байна. Шууд идчихсэн чинь чи юу вэ? Зя. Вот. Ролтон гэдэг нэг бэлэн гом байдаг шүү дээ. Тэрний амтгчиг үнэртэй байх юм. За шууд идээд. Аюу дэжгүй амттай юм. Бацаас дэжгүй амттай. Энэ шууд нэгээс 8 хоног хийж бодлоо. Дараачихан махаар нь штэ. Энэ миний бодлоор хамгийн амар халуун ногоотой байх гэж бодож байгаа. Энэ заяа. Энэ бүр амар. Бага энэ ярта. Ёо. Баларсан. Хэдүүлээ баларсан. Энэ араа дахиад ийм тусдаа уудтай чад ууд ийм араа ийм хар улаан өнгөмгөт нэг л энэ нэг л биш ээ. Энэ нэг энгийн юм биш ээ. Заадсан чи шүү.
Цэц урсан гэсэн чинь юу вэ? Бачаар ихтэй гоё амттай найд идэв. Усахгүй болохгүй манай. Үтчих. No. Энэ бол 0. Энэ бол бүр 0. Йоо. Бараг уйлаад байгаа юм шүү. За дараагийн амтнаар штэ энэ. Дахиад мах гэдэг энэ халуун ногоог юм шиг байна. Гэтэ яг юуны мах юм гэдгийг би мэдэхгүй байна зав ямар ч гэсэн. Нөрөл мөрөл болсон биш үү? Яаж юм? Оо, энэ болохоор уутлаагүй. Нэг арай шууд юм биш дотроо. Хатаацсан мах юм байна жигнэсээ. Окей. Энэ бол нэгэн дайжгүй амт юм шүү бүр. Доор хамгийн их таалагдж байгаа гоё амттай нэг л энэ байна. За би ажиллалт юм. За амт нь үнэхээр янз бүр. Энэнд 9 огч. За next one хатаасан 8 алж. Гэтэ заваар энэ баг хатаагач хөөж магадгүй мэн хардаа зурган дээр бол хатаасан юм бол ерөөсөө харагдахгүй байна. Нотноор байхгүй. Тэгэхээр энэ баяр нотноороч байж магадгүй. Энэ дээр энэ хардаа уруул муулны зурагтай энэ яг юу гэж байгаа юм би яг ойлгохгүй. Oh no. За энэ нь штэ. Хатаасан биш бүр юм. Оо бүр ялцгаагаараа биш тий. Oh my god. No way. Одоо би яаж идэх юм бэ? За. Та нарын төлөөгээд би шууд тий хатаагаагүй 8 алж идлээ нэг хардаа. Оо ёо. Би нэг эзэн зүгээр үү? За. 1 2 3 ия. Би амнаас нулимад хайчмаар байна. Гэтэ яг үндэ нулимж хаях надад салхи байдаг ч юм уу хойсоо яг одоо алга. Тийм болохоор зүгээр зайлглаа. Аяа энэ гэтээ бүр ёо. Бүр энэ дундаас идчихсэн бүр хамгийн муухай амттай нөлөө зав. Яж тийм зүгээр хатаасан сквид биш бүр нотнороо баг амьдараа байгаа машин дотор энэ одоо энд бол бүр яаж осон ч 0 оноо. Энд бүр ямар ч оноо өгөх бүр боломж халаах бүр. За одоо эднэр бол арай гайг байх гэж би бодож байна. Нэр та. Энэ бол хатаацсан 8 алж юм шиг бодвол. Нэг хэдүүлэн Вьетнам дахь нэг идчихсэн да.
тэрэн шиг л юм байна. Нэг тийм гоё амтд бол биш юм байна. Яг тэ төрөнийхөө тэр нойтон гэх юм уу тэр 8-aalжнаас бол хамаагүй дээр юм байна. Энэ бол 3 нь болох юм байна. Next one. Энэ бол загас юм шиг байна. Загас. Тэгсний бүр мангар том загас юм гэрэ. Бай. Үнэр нь бол нэг тааламжтай биш юм байна угаасаа. Thousand years later. Энийг арай л хийдчихжээ. За амтны хувьд бол энэ бол яг тийм ш сүртэй лаг биш юм байна. Өмнө идчихсэн заасны махнуудтай л адилхан юмстай байна. Энэ тэгэхээр шууд 5 он бол өгчээ. За өнөөдрийн манай сүүлчийн махаар байна штэ. Тэгээ заасны мах. Сүүлдээ бүр ийм олон заасны мах идэх тал бүр дотор мохор идэв юм байна. Өнөөдөр бол бараг л тэр чигтэл бараг загасны бах эзэрээ таарлаа гэсэн чи. Энэ баруун нүүр шиг хэмжээтэй байдаг нас үе. Жоон салгаад авчихъя. Тонто жишээ таах юм аа. Би бол далайн гаралтай ч юм уу тэгээ заас магас тиймэрхүү юм махнууд дуртайхгүй юу. Гэтэ баахан юмнууд эзнээс болоод бараг л дургу болчлоо. Бараг дургу болтлоо идчихлээ. Тэгээд усаа оч. Цэвэр ус, амьдралд итгэгч ус гинэ. Манайхан юу бүгдээрээ усаа савж гараа. Ус ер нь бол хүний биед маш сайн гэтээ усаа уухтаа нэг дор бөөнөр нь залгилж биш гоё ингээд жоохон багаагаар ингээд шимээд тэг ингээд жоохон балгаар ингээд уугаад тавил ер нь бол айгүй сайн. Тиймээс усаа уцаарай guys. Ааза тэг бичлэг дуусах болоогүй юм шүү guys. Сүүлийн нэг юм байна заяа. Энэ гэхдээ мах биш. Самар. Алмонд самар. Яа хөөрхөн утсан. За задлаа. Гэсэн чинь what the heck биш тийм. Нэртэй гадна талтай юм хэлстэй юм шиг байна. Энийг ингээд салгаж аваад энэ чимэр хатаа юм бэ. Салгаж аваад дотроос нь алмонд. Энэ бүр амар. Самар буруу олгоор орчлаа. Эвч амар гоё амттай самар байна. Яг нэг тийм бичэн шиг, чихэр шиг ч юм уу. Яг нэг тиймэрхүү гоё, яг юм зүгээр юм дан самар шиг юм гоё давхар гоё амтагдаж байна. Бас дээрс нь ингээд гаднах ингээд яснаас нь ингээд цөмж гаргаж идэх бас гоё юм байна.
Энэ нэр оноохоо мартчихсан энэ чинь. За миний идчихсэн самбарнуудаас ер нь бол нэлээд ажигамтаас болохоор би шууд 7 гэлвч. За өнөөдрийн бичлэгээр хамт байсанд бүгдээр нь баярлалаа guys. Лайк дараа subscribe хийгээрэй. Би удахгүй 100 subscribe хүрэх гэж байгаа юм билээ. Тэгээд 100 орчих юм бол хийдүүлээ. 100 subscribe хүрснийхаа баярыг тэмдэглэж шоу удна. Тийм болохоор банаха бүгдээрээ subscribe дараарай. Тэгээд лайк дарчгаарай. Тэгээд намайг дэмждэгт баярлалаа. Тэ бүгдээрээ намайг үзээд өмнөд би бол чадхаараа л бичлэг хийж байгаа шүү дээ. Энэ бол яг нэг тийм лаг хийх байгаа ч гэсэн чадхаар хийж байгаа. Тэгээд тэрийг маань бүгд ойлгоод лайк дараад тэгээд subscribe хийгээд эсвэл ядаж зүгээр үздэгт ч гэсэн баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл уулзсан. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.